За энэ ингээд сайхан тултан урагч байна. Энэ ингээд Минскийн яг төвд нь бол ингээд ийм нэг юм сүм байгаамаа, католик сүм. Энэ бол ингээд лууг дарж байгаа юм бурхны зурагтай. За тэр цаатлын хөшөө бол юу хонхтой бол олон орны одоо энэ шишний зүтгэлтэнгүүд бас энд ирж бас энэ сүм мөргөл үлдэхдээ энийг усгасан гэж ингэж тайлбарлаж байгаа. За энд бол бас ингээд католик шишин тэнгууд цуглардаг. За ийм одоо улаан тоосхон. Угаасаа нэм улаан тоосхон ийм хэлбэрийцтэй байдаг. За энэ ингээд Иесус бурхныхаа өшөө мөхөлсөн. За энэ хүмүүс бас цэцэг навч зул гэрэл асаасан байдаг юм байна. За энэ бол одоо хаалгана. Ийм сүм байна. Бас энэ тэнд аялж явж хахад тухайн орны бас шашин шүтлэг хүмүүсийн ёс заншиллыг болоод мэдээж хэрэг хүнддэх жоох нь бол зүүн хэрэг зориуд бид яг энэ Минскийн төвд байх юм католик шашны сүмийн зургийг авч байна. За энэ Шарбел гэдэг одоо энэ бас гигантэн шашны зүтгэлтэн гэхүү тийм энэ бас өшөөнд байдаг юм байна. За ингээд энэ эсрэгтлийнх нь хаалга нь болохоор зэрэг бас хоёргийн дарих гэдэг ингээд хүүхдэд тэрсэн дарихийн өшөөтэй. За доор нь ингээд хоёр хүүхд бас одоо тоолж байгаа. За мөрөн дээр тагтаас утсан. Ийм нэг юм католик сүм байна. За энэ шишнийх нь ер нь бол Кастиал гэж нэрлэгдэх юм байна. Ийм одоо сонирхолтой бас урлагийн бүтээл, барилгын одоо сүрлэг, гоёлог юм дизайн, архитектурын гоё юм шийдэл эндээсээ гаргаж байгаа. Шашин хэдийгээр одоо хөгжиж явах явцдаа бас ийм олон одоо барилга архитектурын урлагийн юм олон бүтээлүүдийг гаргадаг нь бас гайхамшиг гэж би бас үздэг. Энэ утгаараа өнөөдөр сүмийн талаар жоохон зураг авлаа.